Тэгээ бид нэг өмгөөлөгчд хандаад иймэрхүү байдалтай олчлоо гингүүт өмгөөлөгч нар бидний гэрээг үзчихэд за наад чинь бол хаа ерөөсөө гэрээний залилан байна гэж хэлээд байгаа байхгүй. Тий. Хууль мэддэг улсууд үзүүлэхээр нэг тэмдэлтэй хариу хэлээд. Тэгэл одоо яахаа мэдхээ байсны хэд улсууд л байна да одоо. Гэрээ хийхдээ хэдэн онд одоо ашиглалтанд оруулсан? 23 оны 4-р үйлрэл гэж гэрээ хийсэн. Тэгэнгүүтээ эн чинь дунд нь гэрээгээ дахиад нэг өөрчлөлт оруулж байгаа. Яагаад өөрчлөлт оруулсан бэ гэсэн материал сайжруулж байна. Тэгээ материал өөрчлөгдөө сайжирч байгаа учраас хүмүүсийнхээ гэрээг дахиж нэг хийх хэрэгтэй байна гэд. Тэр нийцээ юм. Тэр нь тэгээд 24 оны 4-р үйлрэл гээд тэгээ байхгүй болчих. Тэгээ сураг сонсоод тахна энэ Монгол хаусыг бас яг тэгээ материалын өөрчлөлт тэрийг гэрээг сунгаад ингээд удаашруулаад яваад байсан. Өнөөдөр чухам яг ямар учиртай ингээд идэг юм. Үнэхээр мэдх юм алга шүү дээ нэр. Энд одоо барилгын норм стандарт нь юу гэдгийг олон жил болоод ингэхээр энэ каркасын тус тодорхой хэмжээгээр өөрчлөлт өхөл байлгүй дээ. Энэ Ирнийхэн дагавар ерөнхийс одоо тиймэрхүү байна. Одоо чинь энэ хэсэгтээ ингээд 8 ийм игний айл босох хэрэгтэй байхгүй. Тэгээ одоогийн байдлаар энэ одоо 4 гинэ гэсэн үг. Тэгээд энэ 4 нь ингээд тал баригдаад ингээд зосчихсон. Тэгээ энэ хоошоо ингээд бүтэн 3 гинэ ингээд байхгүй зөвхөн хундаанаас өөр юу ч байхгүй. Хундаан ч баригдаагүй. Нэг ийм бохирын хоолой юм уу нэг ийм хооломт хийцэн байгаа байхгүй. Тэгээ энэ одоо энэ тохирж байгаа хүмүүс бол маш их юм байна.